2020 онд Elon Musk хэлэхдээ 2026 он гэхэд хүмүүс ангараг гариг дээр анхны үнийг газардуулна гэж хэлж байсан удаатай. Гэтэл одоо аль хэдийн 2024 он болчихсон байна. Elon Musk хэлсэндээ хүрч чадах уу? Түүний амлалтандаа хүрэхэд ердөө 2 жилийн хугацаа үлдсэн. Гэхдээ энэ хугацаанд тэр зүгээр суусангүй. SpaceX хөтөлбөрийн дагуу хэд хэдэн туршилтуудыг хийсээр байгаа. Харин NASA-гийнхан ердөө яарахгүй байна. Тэд ангараг гариг руу биш, харин сар руу чиглэсэн ажлуудыг төлөвлөх болсон. Гэхдээ бид хагас 100 жилийн өмнө аль хэдийн сарн дээр буугаад үзчихсэн шүү дээ. Ягаад тэдний сонирхлыг сар татах болов? Энэ удаагийн дугаараар бид ангараг гариг руу хизээ хэрхэн аялах вэ? Бидэнд юу тохиолдож болох талаар сонирхох болно. Хүмүүс ангараг гаригийг хэрхэн эзлэх вэ? Хамгийн эхлээд ангарагыг эзэмших нь хүмүүсийн хувьд ямар ашигтай вэ гэсэн асуулт үүснэ. Ядаж хүмүүс тэнд очиж сарн дээр хатгсан шигээ тугаан амируулах, эсвэл олон улсын сансрын станц шиг ангарагын тойрог замд ажилдаг, байнгын баазтай болохын төлөө юу? Эсвэл бүр ангарагын агаар мандлыг өөрчилж дэлхийдээ төстэй уур амьсгалтай болгох санаатай байгаа юу? Гэхдээ юу гэж одоогийн байдлаар зүгээр тэнд очиод хөрсөн дээр нь тугаа зоох нь хүртэл маш хэцүү ажил гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Яагаад ахиухан хоол хүнс ачиж аваад нисэж очиод тугаа зоочиж болохгүй байгаа юм бол? Үнэндээ бодит байдал тийм амархан биш. Зүгээр л ангараг руу нисэж очиод буцаад нисэж ирээд дэлхий дээр амжилттай бууж чадвал гайхалтай том амжилт гэж хэлж болно. Хүмүүс анх 1969 оны 7 сарын 20-нд сарн дээр хөл тавьсан. Тэгээд Америк улсын тугийг мандуулж бөөнд уйлан шүүгэн болсон. Аполло төслийн хүрээнд сар руу 6 удаагийн нислэгээр ердөө 12 хүн л сарны гадаргуу дээр алхаж үдсэн. Асуулт юу вэ гэхээр аль 69 онд сарн дээр буучих сатлаа яагаад ангараг дээр нэг ч хүн очоогүй юм бол? Сар руу аялах нь ангараг руу аялахтай огтхонч адилхан биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Elon Musk хүртэл нэг ярилцлагынхаа үеэр энэ аялал бол маш эрсдэлтэй, хэцүү ажил байх болно. Үнэн дээр ихэнх үедээ нэлээд олон хүмүүс үхэх магадaltaй гэж хэлжээ. Сансрын хөлгүүд технологи хөгжсөн одоо үед ийм зүйл ярих нь гайхмаар байгаа үсттэй. Тэгвэл яг юун тийм хэцүү юм бэ? Жишээ нь чи их дэлгүүрээс баруун дөрвөн зам хүртэл 1 км орчим алхах хэрэгтэйгээд төсөөлөд үз. Тэгээд их дэлгүүрээс 4 зам орчоод буцаад ирэхэд 30 минут зарцуулагдана. Ийм зайд чи нэг их ядрахгүй, бас өлсөхгүй. Тэгвэл Улаанбаатараас Дархан хүртэл 220 км зайд алхах хэрэгтэй гэж төсөөл. Явах замд чинь нэг ч дэлгүүр, нэг ч хүн тааралдахгүй гэж бодъё. Энэ зайг 1-2 өдрийн дотор туулж чадахгүй. Багадаа 7 хоног алхана. Тэгэхдээ замдаа идэх хүнс, эмийн сан, борооны цов, ус, майхан гээд олон зүйлийг үрж авах хэрэгтэй болно. Хэрв замдаа ямар нэг бэртэл гэмтэл авлаа гэхэд аялал шууд л дуусах нь гарцаагүй. Тэгвэл ангараг руу хийх нислэг яг үнэтэй адилхан. Дэлхийгээс сар хүртэл 384 мянган км. Харин ангараг хамгийн ойрдоо 56 сая км хол. Энэ нь ангараг гариг сарнаас 145 дахин хол гэсэн үг. Гэхдээ энэ зай хамгийн багтаа гэсэн үг шүү. Учир нь гаригуд нарыг тойрохдоо өөрөөр хурдаар хөдөлдөг тул ангараг зарим үед дэлхийгээс 400 сая км холддог. Дэлхий сар 2-ын зайнаас бараг 1000 дахин их гэсэн үг. Энэ нь Улаанбаатараас Говь Алтай руу хүнд үүргэвч үүрээд алхаж байгаатай адилхан. Орчин үед технологи хөгжиж сансрын хөлгийн хурд нэмэгдсэн ч гэсэн сансар хоторгой Нарны аймгийн хувьд хитрхи хангалтгүй байгаа гэж хэлж болно. Ангараг руу нисэхэд нэг талдаа 8 сараас 1 жил зарцуулагдана. Бүтэн жилийн хугацаанд багийн гишүүд идж уун, ус цасанд орно, өдөр тутмын олон төрлийн ажлыг гүйцэтгэнэ. Мөн хязгаарлагдмал орон зайд удаан хугацаагаар аялахдаа бие биетэйгээ ойлголцож, зохицож байх шаардлагатай. Сансрын өвчин, цацраг туяаг их мэт аюул ихтэй тул эрүүл байх хэрэгтэй. Ямар нэг асуудал үүслээ гэхэд түргэн дуудаад дэлхийгээс тусламж авчихна гэж байхгүй. Маш яралтай зөвлөгөө авахыг хүссэн ч тэр мэдээ чамд иртлээ 10-20 минут хүлээх хэрэгтэй болно. Тиймээс энэ бүгдийг урьдчилан таамаглах хэцүү. Өнөөдрийг хүртэл 60 гаруй жилийн хугацаанд ангараг гариг руу дэлхийгээс 48 нислэг илгээгдсэн. Бүгдээрээ хөнгөн нислэг байсан. Эдгээрээс 26 амжилтгүй, 22 нь амжилттай болсон. Тиймээс одоогоор бидний ангараг дээр амжилттай газардах магадлал 50-аас бага хувьтай байх нь маш эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ хүн төрөлхтөн бууж өгөхгүй, хизээч бууж өгч байгаагүй. Харин одоо ангараг гариг руу хэрхэн очих тухай ярилцъя. Дэлхийн хамгийн алдартай сансрын агентлаг NASA ямар төлөвлөгөөтэй байгаа бол? Хамгийн ихний асуудал бол дэлхийн хүчтэй таталцлаас гарах. Гэхдээ хэр их ачаа тоног төхөөрөмжтэй байхаас шалтгаална. Бидний бүтээж байсан хамгийн том хөлөг Space Shuttle 56 метрийн өндөртэй байсан.
Харин хүмүүсийг сарлуу хүргэсэн Сатурн 5 зөөгч буужин 111 м өндөртэй. Ачаа их байх тусам хөлөг том байх шаардлагатай. Гэтэл тийм том хөлгийг хөөргөх үед осолдох магадлал маш өндөр. Тэгэд яах вэ? НАСА агентлаг сарн дээр бааз байгуулахаар шийджээ. Сарн дээр татах хүч бага, эсвэл сансарт татах хүч байхгүй. Тиймээс бид ангараг руу дэлхийгээс биш сансраас хөөрөх хэрэгтэй. Үүний тулд бидэнд хэрэгтэй бүх сансрын хөлгийн эд ангиудыг тойрог зам руу тээвэрлэх хэрэгтэй. Шатхуун болон бусад ачааг хэд хэдэн удаагийн нислэгээр хөөргөж сансарт угсрах болно. Сарны тойрог замд байрлах сансрын станцаас хөлгийг хөөргөх нь том боломжийн сонголт. Учир нь дэлхийгээс авч хөрж дийлэхгүй их хэмжээний ачааг тэнд ачвал маш их түлш болон эдийн засгийн хэмнэлт гарна. НАСА агентлаг 2017 оноос хойш энэ хөтөлбөрийг хөгжүүлж байгаа. Энэ төслийг Артемис гэж нэрлэдэг бөгөөд хэд хэдэн амжилттай туршилт хийчихсэн. Артемис төсөл хэд хэдэн үе шатнаас бүрдэнэ. 2022 оны 11 сард НАСА-гаас Артемис 1 хөлгийг хөөргсөн бөгөөд сарны тойрог замд сансарт 25 өдрийн турш амжилттай ажиллаад аюулгүй буцаж ирсэн. Гэхдээ хөнгөн нислэг байсан бөгөөд химэл оюун ухааныг ашигласан байдаг. Артемис 2 хөлөг 2025 онд яг ийм нислэг хийх бөгөөд ялгаанд багийн бүрэлдэхүүнтэйгээр нисэх юм. Харин Артемис 3 төслийн хувьд 2026 онд хөөрч сарн дээр хүн газардуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэд сарн дээр 7 хоног байхдаа өмнөд туйлын бүсийг судалж сарны бааз байгуулах ажлыг эхлүүлэх юм. Мөн хамгийн гол нь сарны хөрснөөс мөсний дээж авч судлана. Энэ нь ирээдүйн сарны баазад шаардлагатай усны хангамжийг үүсгэж чадах хэсэгтэй холбоотой. Артемис 4 төсөл энэ удаад сарны тойрог замд сансрын бааз байгуулах ажлыг эхлүүлэх бөгөөд энэ нь ангараг руу хөдлөх хөлгүүдийн үндсэн бааз болох ёстой. Энд угсрагдсан станц, хөдөлгүүр болон байрлах байр, хангамж, судалгааны хэсэг гэх мэт олон хэсгүүдээс бүрдэнэ. 2028 он гэхэд сансрын станцыг бүрэн шалгаж дууссаны дараа анхны хүмүүсээ хүлээн авахд бэлэн болно. Энэ маягаар Артемис 11 хөтөлбөр хүртэл сансрын баазаа сайжруулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн сарн дээрх сансрын бааз болон сарны дэд бүтцийг хөгжүүлнэ. Хүмүүс маш олон судалгаа, туршилтуудыг явуулах бөгөөд эдгээр нь янз бүрийн зорилготой. Гэхдээ мэдээж гол зорилго нь ангараг руу хөлөг илгээх. НАСА-гаас албан ёсоор зарласан ангараг руу явах төсөл нь Артемис 11 хөтөлбөрөөр 2036 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн урьдчилсан таамаглал. Төсөл ямар ч хугацаагаар хойшилж магадгүй. Харин Артемис 12 хөтөлбөрөөс эхлэн зөвхөн ангараг руу нисэх гол зорилгын хүрээнд анхаарлаа хандуулах юм. Тэгвэл энэ ажил хэрхэн өрнөж болохыг төсөөлцгөөе. Сансрын нисгчдийн баг сарны ашигт малтамлаас ус, хүчил төрөгч ялгаж авах технологи дээр ажиллаж сайжруулалт хийх болно. Энэ технологи нэлээд ирээдүйтэй харагдаж байгаа. Учир нь 2021 онд ангараг дээр ажиллаж буй Perseverance өөрөө явагчид байрлуулсан Moxie хэмээх аппарат нь ангарагын агаар мандалд нүрс төрөгчийн давхар эслээс хүчил төрөгч гаргаж авах туршилтыг амжилттай хийсэн. Энэ бол явандаа ангараг гариг дээр хүчил төрөгчийг ус төрөгчтэй нийлүүлж ус гаргаж авч болохыг баталсан явдал юм. Бид өөр юу хийх ёстой вэ? Артемис 13 хөтөлбөрийн үед ангараг дээр барилга байгууламжаа барих ажил өрнөж эхэлнэ. Хэдийгээр энэ нь одоо судалгааны шатанд явагдаж байгаж 3D хэвлэх технологиг илүүтэйгээр судалж байна. Гариг дээрээс олборлсон материалаар байгууламж барих бөгөөд энэ нь нарны хор цацрагийг сармжуулахад давхар нөлөөтэй. Гэхдээ шуудал тэр байгууламж дотроо орчихгүй. Эдгээр байгууламж дотор дахиад давхар тусгай хамгаалт бүхий сууцуудыг барих болно. Артемис 14-өөс Артемис 20 хүртэлх хөтөлбөр ерөнхийдөө ангараг гариг дээрх байгууламжуудыг барих, амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Энэ үедээ ангараг дээр хүмүүсийн амьдрах капсул буюу жижиг хэмжээний барилгуудад хүмүүс хэрхэн амьдарч болох тухай судалгааг сарны бааз дээр явуулж байх юм. Мөн НАСА-гаас сарны гадарга дээр ураны атомын нэгдлийг цахилгаан энерги болгон хуурах чадвартай станцыг байгуулж магадгүй. Үүнийг бага урын цөмийн цахилгаан станц гэж ойлгож болно. Энэ үйлдвэр сарны баазыг эрчим хүчээр хангах болно. Сарны бааз дээр тусгай хүлэмжинд ургамал ургуулж, микробыг ашиглан хог хаягдлыг дахин боловсруулах замаар хүчил төрөгч, хоол хүнсээ үйлдвэрлэх боломжтой болж эхэлнэ. Судлаачид бага таталцал, цацраг туяаны, хүний ясанд үзүүлэх нөлөө, хязгаарлагдмал орчинд хүний сэтгцэд хэрхэн нөлөөлөх талаар судалж, ангараг дээрх амьдралын эрсдлийг судлана. Артемис 20 төслийн үед НАСА болон бусад сансрын агентлагуудын төлөөлөгчид сарн дээр байнга оршин сууж, тав тухтай орчныг бий болгосон байх юм. Тэр үед л бидэнд ангарагыг колончлох төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэх том боломж олдно. Бид ангарагын тойрог замд анхны сансрын станцаа байгуулах ажлаа эхэлнэ. Энэ станц 6 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Хэрэв бид ангарагын тойрог замд сансрын станцаа байрлуулж чадвал
гариг руу бодитоор аялах үйл явцыг нилээдгүй хурцсгах болно. Гэхдээ гадарга дээр буух ордлого хийхээс өмнө 3 шатны ажлыг хийх ёстой. Нэгдүгээрт дэлхийгээс хүмүүсийг ирэхээс өмнө ангараг дээр зарим тоног төхөөрөмжүүдэд урьдчилан авчрах бөгөөд эдгээрийг дэлхийгээс сарны бааз руу тэндээсээ ангарагт хүргэх юм. Ангараг дээр нарны гэрлээс эрчим хүч гаргаж болох боловч удаан хугацаанд үргэлжилдэг шорон шуурга энэ боломжийг хаадаг. Тиймээс сарн дээр ажиллаж байсан шиг цөмийн эрчим хүчний станцуудыг энд ч мөн хэд хэдийг байрлуулна. Гэхдээ энэ нэлээд том ажил байх юм. Учир нь ийм станцууд хэдэн 10 тонн жинтэй. Гэтэл одоогоор хүмүүсийн ангараг дээр авчирч чадсан хамгийн том зүйл бол Perseverance өөрөө явагч бөгөөд 1 тонн орчим жинтэй. Тиймээс NASA-гийн эрдэмтэд 25 тонн хүртэлх жинтэй зүйлийг тээвэрлэх чадвартай тусгай газар дахь төхөөрөмжийг зохион бүтээх хэрэгтэй болно. Хоёрдугаарт ангарагт буусан нисэгчдийг тойрог замын сансрын бааз руу эргүүлэн авчрах жижиг оврын зөөврийн хөлгийг бүтээх ёстой. Гуравдугаар шатанд буюу сүүлийн шатанд сарны баазаас ангараг руу тээвэрлэгч хөлгөөр нисэгчид ирэх болно. Урт хугацааны нислэг учраас харьцангуй тоглог, унтлагын өрөө, ажлын болон амралтын өрөө, агаар усыг нөхөн цэвэршүүлэх систем, сансрын цацрагаас хамгаалдаг тусгай хамгаалттай хөлөг байх юм. 10 сарын нислэгийн дараа эхний ээлжинд 2 хүн ангараг дээр бууж 2 хүн тойрог замын станцад ажиллахаар үлдэнэ. NASA-гийнхан ангарагын гадарга дээр явагч роверуудыг ямар байлгах тал дээр ажиллаж байгаа. Гэхдээ тэдний санаагаар бол бидний Марсын иргэн кинон дээр гардагтай төстэй ровер байж магадгүй. Эдгээр явагчууд дотор 2 хүн хэдэн 7 хоногийн турш амьдрах боломжтой бүх зүйлсээр тоноглогдсон байна. Өөр нэг асуудал бол ангараг гаригаас хэрхэн сансарт хөөрч дэлхий рүү буцаж ирэх вэ? Тойрог замын сансрын бааз руу эргүүлэн авчирдаг жижиг оврын хөлгийг ашиглан 60 цаг орчим явж сансрын баазад ирнэ. Тэнд амьдрах орчны модуль бүхий нэмэлт хэсгүүдийг залгасны дараа дэлхий рүү буцах урт хугацааны аялалд гарах юм. Энэ аялалд ойролцоогоор 17 сар шаардагдах бөгөөд дэлхийн тойрог замд ирмэгцээ багийн 4 гишүүн тусгай буух модулаар аюулгүй газардана. Ерөнхийдөө Артемис төслийн зорилго иймэрхүү үе шаттай. Гэхдээ нэг асуудал байгаа нь бид хүссэн үедээ ангараг руу зорчих боломжгүй. Учир нь ангараг руу 2 жил тутамд 2 удаа л нисэх боломж гардаг. Тиймээс олон нислэг хийхэд нэлээд урт хугацаа шаардагдана. Elon Musk-ийн SpaceX компани Starship хөлөг шатамхай түлш болон шингэрүүлсэн хүчилтөрөгчийн шатталтыг ашигласан хөдөлгүүртэй. Гэвч энэ арга нь бидний ирээдүйн зорилгыг биелүүлэхэд хангалтгүй байгаа. Тиймээс NASA-гийнхан ойрын ирээдүйд цөмийн урвалыг ашигласан хөдөлгүүр зохион бүтээж магадгүй. Хэрвээ энэ арга үр дүнтэй болвол Starship буужингийн хүчийг 5 дахин нэмэх бөгөөд ингэснээр хөлөгт илүү их ачааг тээвэрлж ангараг руу 8 сар биш 45-аас 80 хоногийн дотор хүрэх боломжтой болох юм. Энэ аргыг NASA-гийнхан олон жилийн турш судалж байгаа бөгөөд ойрын 5 жилийн дотор цөмийн хөдөлгүүртэй анхны хөлгөө нисгэнэ гэж найдаж байгаа. Харин SpaceX компани хувьд энэ аргыг хэрэгжүүлж магадгүй боловч хэтэрхий өндөр өртөгтэй тусах учраас тийм ч их найдлага тавихгүй байна. Харин NASA болон SpaceX хамтарч ажиллавал яах вэ? NASA хөдөлгүүрээ өгөөд SpaceX-ийн Starship хөлгөөр хөөрөх юм бол илүү үр дүн гарна гэж үзэж байна. За тэгэхээр улаан нүдэн гариг руу аялах нь Elon Musk-ийн хэлсэн шиг амархан зүйл биш гэдгийг бид ойлголоо. Манай хүн бас заримдаа жаахан pop зан гаргаад байдгийг тооцвол бас л хийн гэвэл хийдэг л хүн л дээ. Ер нь түн шиг янзын нөхдүүд л шин зүйлийг санаачилдаг нь нууц биш. Elon Musk бас ингэж хэлсэн. Starship хөлөг 100 тонн ачааг сансарт гаргах чадaltaй. Харин бид ойрын ирээдүйд өдөр бүр нэг Starship хөлгийг бүтээж ангараг руу 1000 хөлгийг явуулж 1 сая тонн ачааг хүргэнэ. Үүгээрээ бид өөрийгөө хөгжүүлж чадах жижигхэн хотыг барьж чадна. Улмаар ойрын 50 жилийн дотор 1 сая хүнийг ангараг руу зөөрлөх боломжтой гэж ярьжээ. Яг одоогийн байдлаар энэ яриа чихэнд нэг л наалдаж өгөхгүй байгаа. Сансарт ачаа гаргах, хөлгийг бүтээн байгуулах нь өөрөө хэдэн зуун сая долларын өртөгтэй. Гэтэл тэр олон хөлгийг барих зардал мөнгөө яаж босгох юм гэх мэт асуулт үүснэ. Гэхдээ бид илүү том зургаар харж, том зорилго тавьж байж ирээдүйн гайхалтай амьдралын эхлэлийг тавина. Магадгүй бид тун удахгүй улаан нүдэн гаригийн хөрсөн дээр алхаж нар шингэхийг хараа зогсож байх ч юм билүү. Ер нь зүгээр бодоод үзтээ технологийн хөгжил амар хурдан байгаа биз. Зөвгөнлөлт кинон дээр л гардаг байсан зүйлсийг бид одоо эхлүүлчихсэн хийгээд явж байна шүү дээ. За тэгээд энэ талаар яриад байвал дуусахгүй юм шиг байна. Энэ хүрээд дуусгая.